За сайн байна уу. За өнөөдөр хөрөнгө оруулалт ба эрхчлөө гэсэн сэдвээр ярий. Ийм ном монгол хэлэн дээр хэвлэгдсэн байна. Тэгээ яагаад бид нар хөрөнгө оруулалт хийх юм бол эрхчлөөнд хүрдэг юм бэ гэж. Энэ талаар 2 удаа ярьж өнгөрсөн. Ингээд хөрөнгө оруулалтын зөв арга барилыг ойлгоод хөрөнгө оруулалтыг эхлүүлсэн хүмүүс олон байж байгаа. Гэсэн ч гэсэн нэг хэсэг хүмүүс хөрөнгө оруулалт гэж юм юу байдаг? Бид нар яахлаараа хөрөнгө оруулалт хийх ёстой юм гэж асуусан. Ийм хүмүүс байгаа. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь болвол санхүүгийн эрхчлөөнд хүрэх явдал юм байна. Санхүүгийн эрхчлөө гэдэг нь юу гэхдээ зэрэг өөрийн хүссэн зүйлээ хийх хөрөнгө мөнгөтэй болно гэсэн. Саяын 2 удаагийн яраагийг сонссон хүмүүс дотор хөрөнгө оруулалт гэж юм юу байдаг? За энийг мэддэг юм шиг мөртлөө огтон мэддэггүй хүмүүс бас байдаг юм байна. За энийг бол ойлгосон. Тэд нар юу гэж хэлж ийн вөхтэй чирэг байна шүү дээ. Одоо бол инфляц өндөр байна. Өөрөөр хэлэх юм бол инфляц өндөр байна гэдэг нь юу вэ гэдэг чирэг. Монгол төгрөг унжина, үн чанаа алдаж байна. Юмны үн өсч гинэ гэсэн үг. Ийм нөхцөл доор хувьчаа худалдаж авах юм бол ямар ч ашиг байхгүй. Эннийхээ орон нутгад жирэг банкнд мөнгө хадгалах юм бол 10% ашиг авна. Хүүтэй байна. Гэтэл өөрийн чирэг гаргасан тоочоогоор болвол дунджаар дөнгөж 7% өсөлттэй юм байна. Тийм учраас ямар ч ашиггүй зүйл хийж гинэ гэж. Тэгж сэтгэл өвцөн хүмүүс байж байгаа юм. За энэ ямар учиртай вэ гэдэг жирэг. Үнэн хэрэгтэй болвол инфляц гэж юу байдаг юм? Тэгээд хувьчаа гэж юу байдаг? Энэ талаар болвол ойлголт байхгүй хүмүүс гэсэн. Хувьчаа худалдаж авна, хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь болвол энэ инфляцийг давж тоолох бараг л чорын ганц хамгийн үндсэн арга байдаг юм байна. За энийг бол дэж судлаад ойлгож мэдсэн. За тэгэхээр байна шүү дээ. Юмны үн өсөх юм болвол мөнгөний хашаа. Гэтэл байна шүү дээ. Юмны үн өсөх юм болвол хувьчааны үн дагаад өсдөг. Тийм учраас яах вэ гэдэг жирэг юм үнд орох тусмаа Монгол төгрөг унах тусмаа хувьчаа хөдөлж авах хэрэгтэй гэсэн. За энийг болвол өнөөдрийн ярг гэж энэ хөрөнгө оруулалт ба эрхчлөө гэдэг энэ номон дээр бичсэн байгаа. Энэ аавынхын үед 1 литр ургамлын тос 9 төгрөг байсан байна. Гэтэл өнөөдөр 1 литр ургамлын тос 9,000 төгрөг болсон гэж байгаа. Хэрвээ байна шүү дээ. 30 гаруй жилийн өмнө 9 төгрөгөн хадгалж исэн болвол өнөөдөр 1 литр байтугай 1 халбаг ургамлын тос гэсэн худалдаж авч чадахгүй. Гэтэл байна шүү дээ. 30 гаруй жилийн өмнө хувьчаа 1000 орчим төгрөг байсан байна. Дунджаар. Гэтэл өнөөдөр хувьчаа 30,000 хүрч чадаж байгаа. Тийм учраас яах вэ гэдэг жирэг. Хэрвээ тэр мөнгийг хадгалж исэн бол ямар ч үн баг. Харин тэр ургамлын тосыг үйлдвэрлэдэг компани хувьчаагийн худалдаа авчсан байсан болоод тухайн үед 9 төгрөгийн үнэтэй байсан хувьчаа өнөөдөр 9,000 төгрөгийн үнэтэй болчихсон байж болчихшгүй. Өөрөөр хэлэх юм бол үн өсгөөн дагаад хувьчаа нь өсөж идэг. Тийм учраас хувьчааг нь худалдаад авчих юм бол инфляцийг давж тоолно гэсэн ийм ойлголт юм. Тийм учраас энэ бүхэл дэлхийн хөрөнгөтэй мөнгөтэй ядаж домд давхаргаагийн хүмүүс болвол хувьчаа худалдаж авч байгаа. За энэ ёс учрыг ярьж тайлбарласан ном нь болвол энэ хөрөнгө оруулалт болоод эрхчлөө гэдэг ном. За энэ номон дээр болвол юу бичсэн бэ гэдэг жирэг. Эмээгийнхэн төрсөн өдөр болсон байна. Тэгээд төрсөн өдрийн бялуу идэх болоод хүслэн бодоод лаагаа үлгэрэй гэж. Тэгсэн эмээ нь болвол хүслэн бодоод лаагийг үлээсэн. Гэсэн ч гэсэн санаа алдсан байгаа юм. Тэгэхээр ач хүү нь болвол асуусан байгаа. Яагаад та санаа алдаад байгаа юм бэ? Ямар хүсэл шивгэнсэн юм бэ гэж. Тэгсэн эмээ нь болвол нэг зураг хөвчүүлээд энэ үжигсэнтэй сайхан байгаалтай, хөгжсөн хот тосгонтой, гоёмсог гал тэрхтэй зургийг харуулад би энд очие гэж мөрөөдсөн насан туршдаа. Гэсэн ч гэсэн одоо очиж чадахгүй. Нэг насыг одоо
дуусглаа. За өнөөдөр болвол энэ тэтгэврийн мөнгөөр яагаад ч гэсэн гадаадад аялж чадахгүй. Дөнгөж одоо хоол унд амьдралдаа одоо хүрч байгаа. Тэгээд одоо санаа алдсан юм аа. Харин миний хүү та нар болвол заавал энэ газар очаарай гэж тэр зургийг өгсөн байгаа. Тэгээ ач хүн болвол заавал одоо мөнгөтэй болно. Мөнгөтэй болоод өөригөө биш. Эмээхэн заавал энэ газар аялуулна гэж шийдсэн юм байгаа юм. Тэгээд дараа нь уцтаж ирэх өөрийнхөө найзынд очиж найзынхаа ажил болж байгаа Happy Body гэдэг нарийн бовны газар кафед очсон, hot dog идсэн. За энэ дээр бол халуун ухай гэж хэлсэн байж байгаа. Тэгэхээр тэнд болвол найз нь ажиллажсэн юм байна. Тэгээ энд ажиллаж явах учраас чалан их авч явах байхаа гэж асуусан. Тэгсэн би болвол чалан авахгүй байж байгаа. Чалангаараа болвол хувцас хөдөлж авч яана гэсэн. Тэгээд хувцас гэдэг нь юу юм бэ гэж асуусан. За энийг нь болвол тайлбарлаж өгсөн. Тайлбарлаж өгсөн ч гэсэн ойлгоогүй. Харж ирээд ааваасаа одоо маш дэлгэрэнгүй байсан асуугаад хөрөнгө оруулалт гэж юу юм? Яаж хийдгийг? За энийг болвол мэдэж авсан. Тэгээд ангийнхаа хүүхдүүдтэй хамт хувцас хөдөлж хорсон байгаа. Хөрөнгө оруулалт хийе гэдэг. Гэсэн ч гэсэн тэр хөрөнгө оруулалтанд болвол амжилтгүй болоод тэр компани бол нэгсэнтөө дампуураад мөнгө олчихсан. Гэсэн ч гэсэн дараа нь болвол найдвартай жилд хөрөнгө оруулалт хийгээд тэндээсэн ашиг олоод тэр олсон ашигаараа эмээгийн гадаадын өсөл мөрөдөл болсон тэр улсад нь аялуулсан. За ийм үлгэр юм байна. Энд болвол зургтай хүүхдийн ном. Бага сургуулийн насны хүүхдүүд уншиж зориулсан. Гэсэн ч гэсэн том хүмүүс, насанд орсон бид нартай адилхан хүмүүс хүртэл энийг уншаад хөрөнгө оруулалт гэдэг чинь ийм жил юм байх юм байна. Ингэж оруулдаг юм байна. Тэгээ ийм эрсдэлтэй байдаг юм байна гэд бөхөж бидийг ойлгож чадхаар бичсэн ийм ном. Нэг ёсондоо энэ бол манга гэсэн үг л дээ. Комик бук. Японд бол маш их хөгжсөн дэлхийд алдартай юм комик бук гэрээ. Заавал хүүхд унших юм биш ээ. Насанд орсон хүмүүс гэсэн байнга одоо уншиж байдаг. Уншиж ойлгоход амархан. Зургтай учраас мартагдахгүй сэтгэл үлддэг. Маш гайхамшигтай. За ийм байдлаар энэ санхүүч хэрэм гэсэн жургатай цоврал ном гарсан. За энийг бол урд нь та бүхэндээ Elon Musk-ын жишээн дээр ярьж энэ цоврал 13 дэвтэр номыг танилцуулсан. За энэ 13 номон дээр бол яаж анхны хоромтлол хийх вэ? Мөнгө гэж юу юм? Мөнгөө хэмнэн сурах. Хүүхдүүдэд халаасны мөнгө хэдий өгөхгүй. Тэргээ яаж хэрэглэх вэ? Юу худалдаж авах вэ? 60 сурталчилгаанд хуурдахгүй байхаар. Тэгээд зөв худалдан авалт юм. Тэгээд чалан гэж юу юм? Яагаад ажил хийх ёстой юм? Өржөөл гэж юу юм? Тэгээд банк, ATM, карт хэрэглэх арга. Энэ бүх зүйлүүдийг энэ зургтай номоор ярьж тайлбарласан. Тэгээд төсөв төлөвлөгөө гаргах, бизнес хийх, боломжийг ашиглах, санхүүгийн мэдлэг ухаантай холбогдолтой бүх зүйлүүдийн энэ номон дээр чухал байдлаар бичсэн. За энийг бол урд нь ярьж тайлбарлаж өнгөрсөн учраас та бүхэн уншсан байх гэж бодож байна. За энэ яраагийг бол өвөр Монголд бас шилжүүлж тавьдаг. Энэ YouTube-ийн яраагийг. Тийм учраас өвөр Монголын монголчууд бас сонсдог. За өвөр Монголын монголчууд сонсоод энэ санхүүч хэрэм гэсэн чуврал 13 дэвтэр номыг монгол бичгээр болсон байна. Тэгээд өвөр Монголын олон хүүхдүүд авч уншиж байгаа. Санхүүгийн мэдлэгтэй болж байгаа. Баярлж талархснаа бас илэрхийлж байгаа. Нэгдүгээрд бол санхүүгийн мэдлэгтэй бол хоёрдугаард монгол бичгээр унших ном бас ховор цөөхөн байдаг. Ийм учраас нэг сумаар хоёр тулай харуулж байгаа юм. За тэгэхээр бид нар бол нэгдүгээрд хөрөнгө оруулалт гэж юу юм? Хувцас хөдөлж авах гэж юу юм? За энийг сайн мэддэг. За хоёрдугаард биш шүү дээ. Мэддэг нэг хэсэг хүмүүс байгаа юм. Гэсэн ч гэсэн буруу хөрөнгө оруулалт хийгээд буруу хувцас хөдөлж аваад алдаж байгаа хүмүүс олон байна. Тийм учраас энэ болов уу ойртож болохгүй аюултай зүйл гэж ойлгодог. Гэтэл энэ номон дээр бол маш ойлгомжтой. Хүүхэд ч гэсэн одоо ойлгох байдлаар яр тайлбарлсан. Жишээлх юм бол сохроор бусдыг дагаад хувцас хөдөлж авч болохгүй. Өөрийнхөө бүхэн мөнгөийг шавхаад
хувьчаа хөдөлж авч болохгүй. Зээлэг тавиад хувьчаа хөдөлж авч болохгүй. Богино хугацааны хөрөнгө оруулалт хийж болохгүй. Хувьчаа болвол хугацаа шаардлагатай. Гэх мэтээр анхаарах зүйлүүдийг хэлсэн байж байгаа. Тэгээ энэ талаар бол бид нар бас урд нь ярьж өнгөрсөн. Хувьчаа хөдөлж аваад нас барчсан хүн хамгийн их ашиг олсон гэж. Эсвэл хувьчаа хөдөлж авснаа мартчихсан. 10 жилийн дараа 20 жилийн дараа нэгэ утсан чинь баяжчихсан байж байгаа. Ийм жишээнүүд байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө думтчаар байна шүү дээ. Янз бүрийн одоо нийгэм улс төрийн үед явдал эдийн засгийн хямрал болох үед хувьчаа огчон монох үжигдэл байдаг. Түүхэн дурш тийм явдлууд байсаар ирсэн. Гэсэн ч гэсэн энэ болоод богино хугацааны амралт. Хэрвээ 10 жилээр нь 20 жилээр нь 30 жилээр нь авч үжих юм болвол энэ хувьчааны дунд өсөлт болвол тасралтгүй нэмэгдэн ирсэн байгаа юм. 10 орчим хавар. За тэгэхээр энэ болвол хувьчаа хөдөлж авч хөрөнгө оруулалтын нэгдүгээр нөхцөл нь байгаа юм. За хоёрдугаар нөхцөл нь юу вэ гэдэг тэгвэл яг юуг хөдөлж авах юм. За энэ ном дээр ч гэсэн одоо хувьчаа хөдөлж ав гэж бичсэн байж байгаа. Гэтэл биш үү? Яг юуг хөдөлж авах юм. Ямар хувьчаа ашигтай байгаа юм. За энийг бол өнгөрсөн 2 удаагийн ярьсан яран дээр маш дэлгэрэнгүй байсан байна. Өөрөөр хэлэх юм бол 2 хувилбар байгаа юм. Нэг нь болохтой жирэг индексийн нэгдсэн сан. Өөрөөр хэлбэл хувьчааны багцыг хөдөлж авна гэсэн үг. Хамгийн сайн хувилбар нь юу вэ гэдэг жирэг Америкийн нэгдсэн улсын S&P 500 гэсэн хувьчааг хөдөлж авна. За энэ нь болвол Америкийн хамгийн шилдэг 500 компани хувьчааны багц юм байна. Нэг компани дампуурсан хувьчааных нь үнэн унсан ч гэсэн бусад компаниуд жирэг онно гэж байхгүй. За энийг ярьсан. Хоёрдугаар нь юу гэхтэй жирэг тэтгэврийн санд орох хэрэгтэй. За Япон, Америк, Солонгос гэд энэ улс орнуудад, Европын улс орнуудад тэтгэврийн хувийн сан гэж байж байгаа юм байна. Тэр нь бол Америкийн нэгдсэн улсын 401K гэдгийн жишгээр явж байгаа. Сар болгон тэтгэврийн мөнгө болгоод $100 юм $200 тэтгэврийн сандаа хийн. Тэгээд энэ зөвхөн тэтгэврийн сандаа хийгээд дуусчих юм биш. Энүүгээрээ болтой жирэг хувьчаа хөдөлж байгаа. За энэний тоочоог гаргасан 45 наснаас 65 нас хүртэл 20 жилийн турш сар болгон $200 тэтгэврийн санд хоромтлуулаад явах юм болвол тэгээд энүүгээр Америкийн нэгдсэн улсын 500 шилдэг компани багчийг худалдаж аваад за энэ нь 7%-аар өснө гэд тоочоолох юм болвол 65 нас өрөөд тэтгэвэр авах насанд хүрэхэд энэ $200 болвол $104,000-тай болчихсон байна гэдэг. Тэгээд энэ $104,000-оор 65 наснаас тэтгэвэр болгоод сар болгон буулгаад авахад 20 жил хэрэглэх юм байгаа юм 85 хүртэл. Тэгэхэд сар болгон тэтгэврийн мөнгө гээд $1,019 авна. За энэ бол өнөөдрийн Монгол төгрөгийн ханшаар бол 3 сая гаруй төгрөг юм байна. Ийм байдлаар нь хөгжсөн улс орн тэтгэврийн асуудлыг шийдэж байгаа. Хэрвээ байна шүү дээ. 20 жил биш. Бүр 25 наснаас 65 нас хүртэл 40 жил яг энэ байдлаар мөнгө хуримтлуулаад явах юм бол 65 нас хүрэхэд $524,000 чухлах юм байна. Тэгээд сар болгон тэтгэврийн мөнгө $4,000 авна. $4,000 гэдэг бол өнөөдөр Японд сайн чалантай хүмүүсүүдийн дундад чалнаас өндөр байна. За энийг болохтой жирэг хөрөнгө оруулалт болоод санхүүгийн эрхчлөө гэж байгаа. Энэ ном дээр энэ санааг гаргасан. Тэгэхээр яг бид нартай адилхан ийм дунд насны хүмүүс болвол хөрөнгө оруулалтын талаар ерөөс ямар ч мэдлэг баг. Одоо огт сонирхдаггүй. Чаан чи ийм гайхамшигтай зүйл байж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яах вэ? Бид нар болвол вэ штэ. Нүүдлийн малаач ухайтай. Малаач ухай эрхэж ирсэн ийм ард. Бид нарт бага байхаас маань аав ээж өвөө маань чаа сургасангүй. Энэ талын мэдлэг байхгүй. Хот тосгонд байсан хүмүүсд ч гэсэн энэ талын мэдлэг байхгүй. Сая коммунизмаар явж ирсэн. Тийм учраас бид нарын аав ээж өвөө өмөө хот суурин газар амьдарч ирсэнээр ботход Улаанбаатарын хүн байсан ч гэсэн энэ талаас ямар ч мэдлэг байхгүй байх нь шүү дээ. Тийм учраас санхүүгийн боловсрал хэрэгтэй гэсэн үг. Бид нар бол бүгд өөрийнхөө үр хүүхдийг баян чинэлэг сэтгэл ханхлуун амьдраасаа гэж хүсч мөрөдчихэд гэсэн ч гэсэн
Өөрөө бас санхүүгийн талаар мэдлэг боловсрал муутай үр хөвгтөө жаас сурчдаг. Тэгээ ийм үжил байж байгаа. Тэгэхээр биш үү? Яаж одоо энэ хүүхдүүдийг багаас нь санхүүгийн талаар бүр машин нарийн одоо мэдлэг боловсралтай болгохыг одоо системчлээ бичсэн ном нь бол энэ санхүүч хэрэг гэдэг 10 хэдэн цуврал зургтай ном. Бага сургуулийн хүүхдэж болтох бай. Дунд сургуулийн хүүхдэж болтох бай. Мэдээж хөрөнгө оруулалт их нас биш. Гэсэн ч гэсэн байна штэ. Багаасаа хэрвээ энэ мэдлэг ухааныг өөрийнхөө уурах тархинд оруулаад авчих юм болвол даалд ухамсарт нь шингэх юм болвол 20 хүрээд 25 хүрээд хүссэн хүсээгүй хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Тэгээд санхүүгийн хэрэгчлэн төр. Хамгийн гол нь бид нар аав ээж өвөө эмээнаар өөрснийхөө үр хөвгтийг мөнгөтэй баян чинэлэг болоод бид нарыг илүү жаргалтай сайн сайхан амьдруулаасай. Хүсэл мөрөөдөл болсон гажир оронд аялуулж жугаалуулаарэ гэж тэгэж хүсэж юм биш. Энд чинь хойшин чиглэсэн. Өөрсдөө эрхчлөөдөө сайхан амьдраарай. Хүүхдийн маань хүүхэд ачиж янаар удам хугацаагаар илүү баян сайн сайхан амьдраасай гэж тэгэж хүсэж мөрөдж идэг. За энэнд бол энэ ном туслана. Тийм учраас сан одоо хэрэг гэж байгаа шинэ жил жаруулаад өөрөө хүүхдэд авч өгөх хамгийн сайн бэлэг болвол энэ санхүүч хэрэм. Тэр тусмаа хамгийн сүүлд нь гарч ирсэн энэ хөрөнгө оруулалт болоод эрхчлөө гэдэг ном юм байна. Шинэ жил болж ийн хүүхдүүдэд юу авч өгөхгүй. Тэгээ эрүүл мэндэд хортой чихэр орсон. Нэмэлт бодис орсон. Бид нар олон ярьж байгаа. Тийм жилийг хүүхдүүдэд авшигж ийн гэдэг болоод хүүхдүүдэд хорлж шүдгүү болно. Төрөл бүрийн өвчин эмгтэй бол. Тийм учраас тийм жилээс татгалж аваад өөрөнгө хүнснээ бүтэгдээд хөрөнгө оруулалт хиймээр байна. Монгол хүн бичсэн Жигмэд Баатарын оюун энэ номыг бичсэн зургийг толгойч ирж орсон. Ингээд кирилл бичгээр ч байна. Монгол бичгээр бас гарна. За ингээд та бүгд шинэ жилээр цагаан сараар үр хөвгөдтэй бэлгэлээрээ энэ номыг аваад. За өнөөдөр ярьсан зүйлийг товчлъя. За өнөөдөр болвол хүүхдийн асуудал биш. Ерөөсөн манай нийгэм бүхэлдэн ядуурлал орсон байна. Гэтэл бид нарын дунд баян чинэлэг амьдарч байгаа. Тэр бай тухай улс орноор баян чинэлэг сайн сайхан амьдарч байгаа. Тийм гажир орн бас байна. Эннийх нь ялгаа нь юу байх вэ гэдэг зэрэг хөрөнгө оруулалт хийж ийн үгүй байна уу гэдэгтэй холбогдолтой. Бид нар бол тийм журшил байхгүй. Мөнгө байх юм бол үрдэг. Мөнгөийг бол үрдэг зардаг гэж ойлгодог. Мөнгө олох нь бол тэрийг аваад зарнаа, юм хөдөлтөн авна гэдэг ийм ойлголт. Гэтэл тийм биш юм байна. Мөнгийг болвол олдог. Олсон мөнгөө хурамтлуулдаг. Тэр хурамтлалаа банкнд хадгалах биш. Тэрүүгээр хувьчаа хөдөлж авдаг юм байна. Тэгвэл насан туршдаа идээд дуусахгүй өвөрөнгөтэй болно. Дайны дэлхийгээр ийм хандлагатай байна. Тэгж явж ирсэн юм байна. Энийг бид нар сайн мэддэг байсан. Мэдсэн ч гэсэн гүйчэд мэддэг байсан байна. Хөрөнгө оруулалт хийсэн ч гэсэн буруу хийгээд алдчихсан байна. Тэгэхээр тэр арга техникийг энэ ном дээр бичсэн. Урд нь бас миний ярьж өнгөрсөн 2 удаагийн бичлэг байж байгаа. За энэ дээр маш дэлгэрэнгүй ярьсан. За энэ санхүүч хэрэм болвол 10 хэдэн дэвтэр гарч ирсэн. Хүүхдийн бүр системтэйгээр санхүүгийн мэдлэг ухаан сурах. Ганцхан хүүхэд биш энийг унших юм бол бид нар ч гэсэн миний хувьд ч гэсэн асар их хвчлийг энэ номноос суралцсан. Зургтай ном учраас хийж мартахдаггүй. Тархинд бүр суучсан. За энэ нарийн мэдлэг ухааны энэ номон дээр бичсэн. Ийм учраас одоо би яар тайлбарлахаас ирээд та бүгд энэ номыг өөрөө авч уншаад, хүүхдэд авч уншуулад одоо ингээ гэр бүлдээ ярилцдаг. Тэгээд тэрийг юм болтой хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Сургуулийн насны хүүхдүүд ч гэсэн мөнгө хоромтлуулад, тэрийг нь цуглуулад. Тэрүүгээр нь бас тодорхой хэмжээнд аав ээжийнхээ нэр дээр хувьчаа хөдөлж авдаг. Ийм амьдрал сурах хэрэгтэй байна. Бусад улс орн сэтгэл хангалуун, элэгдэлэг амьдарч байгаа хүмүүсүүд бүгд энэ арга хэрэгжилж байгаа. Бид нар яагаад хэрэгжилж болохгүй? Бид нар яагаад хүнээс хоцрох хэвтэй? Бид нар яагаад ядуу байх хэвтэй? Энэ асуудлыг энэ ном шийдэж байгаа. За энэний жирэгч энэ шинэ жилийн бушхан дээр миний бичсэн ном хэвлэгдсэн байж байгаа. За энэ бэлгийн энерги, оюуны энерги болох гэдэг ном хэвлэгдсэн. За энэ болвол бас маш гайхамшигтай ном. Бид нар санхүүгийн эрхчлөөнд хүрнэ. За энэнийхэн жирэгчээ болтой жирэг зөв амьдралтай. Өөрийнхөө дотоод нөөж бодолч байгааг гүйчэд ашиглаж чадах. Тэр аргыг энэ дэр бичсэн байна. Хэрвээ бэлгийн энергийг оюуны энергид ашиглаж чадах юм болвол
супер хүн болно гэж энэ номдор бичсэн байна. Хажээч ядрахгүй, өвтөн жавлан нэрвэгдэхгүй, эрчиг хүчтэй, сэтгэл санаа өндөр. Ийм байдлаар ажиллаж амьдрах юм болвол нийт улс үндэстнээр аж жаргалтай, сайн сайхан амьдрна. Энэ номыг болвол аз хор интер ном 2 тавьсан байж байгаа. Санхүү жирэм ч гэсэн тэнд байж байгаа. Бас интернетэд байж байгаа. Amazon даруулсан. Гадаадад байгаа хүмүүс худалдаж авч чинь. Японд бол 1 хоногийн дараа ирж байгаа юм л да. Amazon хэвлэх компанид хэвлэгдсэн. Японд байж байгаа хүнд бол Японд нь хэвлээд хүргэж өгнө. Америкт байгаа хүнд Америкт нь хэвлээд хэвлэж өгдөг. Ийм систем юу болчихсон юм байна. За ийм учраас энэ шинэ жилээр өөрийнхөө үр хөвгтүүдэд санхүү чирмий авч өгөөрэй. Бас миний бичсэн номыг өөрөө унш, нөхөрдөө уншаад, эхнэрдөө уншаад, үр хөвгтдөө уншаад. Тэгхийн болвол манай нийт монголчуудын амьдрал аж жаргалтай, сайн сайхан болно. За, анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ энэ ном бас одоо чөөхөн хөвлөгдсөн байгаа. Эхний ээлжинд мянган ширхэг хөвлөгдсөн. Олон хүмүүс авч явах учраас шинэ жилийн өмнө дуусах байх. Тэгээ шинэ жилийн үеэр хэвлж амжихгүй болвол энэ ном олдохгүй болно шүү. Шинэ жил гарчиж хэвлэх байх. Ийм учраас авъя гэсэн нөхдөөд амжиж аваарай. За, та бүхэнд маш их баярлалаа.